За од мөндөр суугийн мэрэгэн үзэгч сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний мэдэхгүй дэлхийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хост толгойноор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоон ирээдүйн төлөө зохистой хэрэглээ хариуцлагатай аяллаа хэв маягийг дэмжигч Авандра компани ажиллаж байна. За өдрийн мэнд цаамагч. Өдрийн мэнд. За манай бас өнөөдрийн ивент төгчээр ажиллаж байгаа Join Mitsig-ийн миний захирал цомрлогч байна. Хүрэлцэн ирсэн байгаа. За миний бие болохоор хөтлөгч Мөнхбаатар байна. За өнөөдрийн манай сэдв чи ямар нэртэй сэдв байгаа вэ? Хамгийн ачиргалтай 10 цэцэрлэг төрөл. За цэцэрлэг төрөлн гэхлээр тий. За сонирхолтой юм зөндөө байгаа хаа тий. Тий. За 10 дугаарт нь за Австрийн Gröner See буюу ногоон нуур гэдэг нэртэй нэг ийм цэцэрлэг төрөл нь байдаг юм байна. За энэ нэг ийм онцлогтой одоо өвлийн цагт өвөл ингээд хаврын ихэнх цагт ингээд 1 метр орчим нэг тийм шалбаг маяг юм байт юм л та. Тэгээд нэг юм жоохон өндөрлөх газрууд дээр нэг сандал мандал заасцсан. Тэгээд ингээд гоё янз бүрийн юм тогтчлттай. За тэгсэн чинь одоо нөгөө хаврын сүүл сар зуны ихэнх сар болоод ирэнгүүт нөгөө тэр хавийн цас мөс хайлаад усаар дүүрчдэг. Тэгэхээр яг одоо нэг ургаж байгаа мод гоё ингээ вандны сандал нэг цэцэрлэгийн гоё суудаг сандал мандал тэр юмнууд бүгд тэр ингээ усан доор орчдөг гэсэн. Тэгэхээр одоо усан доорох яг ингээ цэцэрлэг болох нь шүү дээ. Тэг очиод ингээ алхаж очиж суудаг байсан газар нь зуны цагт болохоор шүмбэж очиж суудаг газар. Харин тий. Тэгэхээр бодоод үзэх нэг юм хонхордуу газар ахна. Тий. Тэгээд голдоо ийм тодорхой хэмжээний ийм цөөрөмтэй тойроод сандал тэгээд амьд мод энэ төргээд гой тогтчлттэй энэ чинь бас цэцэрлэг төрөлн шүү дээ. Тэгээд усны түвшин ч одоо хідэр дэвшлэхлээр ийм лаг хамаг юмаа далд оруулчихна гэсэн. 10 15 хүрдэг гэж байгаа бороо хөр ихтэй жил те. 10 гэдэг чи одоо хэдэн давхар вэ? Нилээн гүн нуур болчихдог байхгүй те. Баг 3 давхар байшин шиг 2 давхар байшин шиг ус ингээд тухайн орчноо ингээд далд оруулчихдаг байна. Тэгэхээр зүгээр юм цэцэрлэг төрөл байжсэн шууд нуурын ёроол болчихдог гэсэн. Сонирхолтой те. Тэгээ энэ дэр нэг бодоод баг би нэг юмыг дандаа ингэ сонин талаасан боддог. Энд ер нь ямар шүү амьтад байдаг бол юу болдог бол гэж ингэ бодглохлоор за нэг далайн хясаа дум мун за одоо усны бөөс мөс гэдэг жижигхэн амьтад байд юм байна л та. Тэгээд бас нэг трауд гэдэгч одоо хулд загсуу. Тэгээ хулд загс магс гэдэг янз бүрийн амьтад байдаг. Тэгээд нэг усны төвшин дээшлэнгүүд тэд нар чинь ингээл язган тал үржиж штэ. Тэгээд буцаад байшилчингууд нөгөө золцгоны амьтад нь өөрсдөө ч юм уу тэгээд гадны үлдээ хатчих гэж байгаа байхгүй. Сонин тий. Тэгээд буцаад устдаа орчин болонгууд нөгөө одоо амьдрах орчин тэр экосистем сэрэгчд юм шүү дээ тий. Тэгэл ерөнхийдөө нэг одоо нэг яг юутай адилхан санагдчихсан бохгүй нөгөө 3 биеийн бодлого гэдэг нэг ном сериалын тэр байдаг шүү дээ нөгөө 3 манай нарны амьч 1 нартай тэднийх болохоор 3 нартай тэгэхээр нөгөө нэг ямар ч маягаар эргэлдэж болдог. Тэгэхээр янз бүрийн сүрэл тохиолддог. Тэгэхээр нөгөө яг нэг хөгжиж ирж яснаа гинт сүрчдэг нэг тийм соёл иргэшлийн тухай гардаг байхгүй. Тэгэхээр энэ амьдралын ертөнц бас яг ингээл гоё үржиж ирж яснаа гинт нөгөө нуурын ус нь байхгүй болонгууд атчдаг нэг тийм сонин төсөөл надад бууж исэн. Тэгээ манай найруулагч бас зургийг нүгж байгаа. Яг ингээд ийм саглаасан гоё мод усан дор. Тэгээ хажууд нь сандал аваад. Тэгээд хүмүүс чинь нөгөө шумбаж очиод сандал дээр суудсан. Ингээд модны хажууд юм гой зураг авахулж байгаа. Тэгсэрний тэр нь усан дор. Кино шиг тий. Болзооны бас нэг өрмөц санаа гэж болох юм. Тийм бэ тий. Энэ маань өөрөө Австри улсад байдаг. Тий, Австри улсад байдаг. За манайха Австраар аялах юм бол энийг зориод очиорой. За дараагийн одоо бидний маш хачирхалтайд 9 дугаарт ирэмдлэгдэлээд байгаа нэгэн гоё цэцэрлэг төрөл юм байна. Энэ бол Лаос улсын тухайд. Лаос улсын Буддагийн цэцэрлэг төрөл гэж байдаг гинэ. За Лаосын шашны удирдагчдын нэг Бунлия Сүлитатын одоо санаачлагаар 200 гаруй буддаг одоо үүсгээд том жижиг. Хамгийн том нь бүр хэдэн метр 20 метр өндөр гэж байгаа. А зарим нь бүр хамгийн жижиг нь болохоор одоо 5 настай хөвчиг юм жижиг юм. Тэгээд Будда гэдэг энэ бурхны чинь одоо маш олон төрлийн одоо хөвтэй босоо одоо янз бүрийн юм өвөлмжтэй. Тэгээд энэ нүүрнийхэнд болоод биеийнх нь хилэмжүүд нь ерөөсөд автагддаггүй. Дандаа Будда гэдэг сэдвээр ийм гоё цэцэрлэг төрөл хийсэн байждаг гинэ. Тийм тэгээд энэ гайхамшиг цэцэрлэг төрөлнг бүтээн босгох ажил нь маш олон жил үргэлжилсэн гэж байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой гэх юм уу жоох эвгүй нь энэ одоо санаачлагч, шашны удирдагч Сүлитат энэ ажлынхаа үр дүнг хараахан үзэж чадалгүй ухаанаас самуурсан гэдэг.
Тийм үү. Харин тий сонирн бооз. Одоо тэгтлээ энэ ажилд орд юм уу одоо яадгийн те. Амар шишинлэг хүмүүс юм болоо. Харин тий тэгэд энэ гоё юмыг одоо бүтээчээд одоо яг ингээд нээлт мэлтийг үзэж чадалгүй ингээд ухаанаас амуураад ингээд явсан байх юм. За тэгээд энэ 200 гаруй буддагийн хөрөгтэй хэрнээ энэ цэцэрлэг төрлийн төдийлөн тийм том газар нутгийг эдэлдэг. Жижигхэн буйтхан газар одоо нэг дор байдаг. Тэгээ буддагийн хөшөө болон төрөл бүрийн могой. За тэгээ энтхийн болон буддын домогт өгүүлдэг баатар тэргүүтнийг босгоцсон байдаг гинэ. За тэгээ хамгийн сонирхолтой нь энэ хөшөөнүүдийн ур хийц бүр маш одоо чулуугаар тий хийсэн хэрнээ тухайн одоо могооны хөшөө байлаа гэж бодоход могооны одоо энэ хайрсан дээр хээг хүртэл бүр маш нарийн бүр торгоноор гаргаж өгсөн байдаг. За тэр баатруудын хувцсны нуглаа нь хүртэл харагддаг. Тийм гоё нарийн эцэд. Тийм гоё одоо цэцэрлэг төрөлөө өнөөдөр энэ Лаост одоо байж идэг байна шүү дээ. Одоо манайхан сүүлийн жилүүдэд энэ зүүн өмнөд Азийн орнууд дээр их яваад байгаа. Тэгэхээр Лаост очих юм бол энд очиод би одоо тэр баатруудын хувцсны нуглаас хүртэл чулуугаар илэрхийлцгэлээ тэр бүр үнэхээр үзмээр санагдаад байгаа. Лаос гэсэн чинь нэг Лаос чи ерөнхийдөө нөгөө эдийн засгаар ер нь жоохон тааруулсан шүү дээ. Тэгэхээр нөгөө жоохон нөгөө Монголтой адилхан нөгөө ядчиж юм хөшөөсөг юм лээ гэсэн бодол зүгээр тийм марзан бодол төр чинь. Гэхдээ Лаос ч юм бол нөгөө аялал жуулчлалаар айгүй мундаг шүү дээ тийм болохоор иймэрхүү ажиллаа хийсэн мэдээж өрсөд нь яг бодит ашигтай байх тий. Тэгээ мэдээж нэг иймэрхүү шашны зорилтын байгууламжууд бол нөгөө ганцхан шашны үйл ажиллагаа явуулахаас илүү тухайн улс орны аялал жуулчлалын нөгөө урсгал татах жуулчдыг тэнцээ их цагийг өнгөрөөлж за одоо муухагаар хэлэх юм бол их мөнгө өрөх. Тий, зөв шүү дээ тий. Эдийн засагт илүү хувь нэмрээ оруулах тийм маш юм гоё боломжийг олгож өгч байдаг. Одоо Монгол жишээлбэл энэ одоо буддын шашинтай ийм улс ийм гоё хөшөө одоо будда гэдэг сэдв дээрээс бол манай Монгол улс жишээлбэл зөвхөн одоо адууны их орн гэж боддог шүү дээ. 200 адууны хөшөө энэ төрөлөөс гоё үсттэй тий. Өөр зөвсмийн тий. Тэгээд тэр нөгөө адууны гэхэд дороо өөр өгүүлэмжтэй. Одоо манай нөгөө ганууш зандаа хоёр яриад тэр Вьетнам руу ачигдж явчаад буцаад гүүгээд ирсэн тэр адууны одоо тэр дөнгөж нутагтаа ирээд байж байгаа ингээл салхинд ингээл одоо дэлсүүлэн ингээл байж байгаа тийм гоё. Тийм одоо сэдвчилсэн парк бол манад үнэхээр хэрэгтэй байна. Одоо иймэрхүү хөшөө мөшөг чи сая нэг мөнхөө тааврын хөшөөг барьсан тэр мундаг уран бүтээлчийн төр маш гоё хийж чадсан шүү дээ. Урлаг одоо манайхан бол хөшөө хийж чаддгүй юм байна гэж нэг хэсэг ботход хүрэх шахлаа шүү дээ. Нэгсэн чинь юу вэ сая бүр бөөм болсон шүү дээ. Бүр үнэхээр гоёсэн шүү дээ. За дараагийн цэцэрлэгт хүрээлэн маань Тайландын Нүгэлт парк гэж байгаа. За тамийн аимшигт үзэгдэл болон аимшигт орилон чарлаан тэнд байдаг. Бурхан минь. Маш сайн үзэгдэл. Одоо ингэж Христ энэ нэг буддын шишний тамийн тухай ойлголт ингээ шийтгэлийн тухай ойлголт ингээд бас их сонин шүү дээ. Одоо нөгөө Тайланд чинь ерөөхдөө төрчтэй буддын шишинтэй тийм. Тэгэхээр Христийн шишинд чинь зүгээр нэг юм галт халуун лава нуурлуу ингээд жамаага очиж ичнэ. Тэнд чи үрд мөг шатнаа гэж идэг болвол буддын шишин чинь бүр хичнээн янзын хамлал үйт юм бэ тийм. Халуун хүүтэн там гэж юм тийм. Хүүтэн там гээл. Тэгээд тэр нэг хөшөөг нь харж яхад амар урт хэлтэй. Тэрийг ингээ харсан чинь нөгөө нэг хин төдөгвэн оройгүйс юм дээр нөгөө нэг хэлийн татж гаргаж ирж байгаа дээр нь анжисаар хаглаад тариад тэрдэг энэ төр гэдэг там бүртэл байдаг энэ төр гэж гардаг шүү дээ. Тэгэхээр тэрнтэй хүртэл ингээд төстэй санагдаж байгаа байхгүй. Тэгээд тамын хүртэл яахлаараа тэгээд таримаараа тийм аж ахуйч байдаг болчтой тийм. Тийм үүмэц бас их сони юм билээ. Тэгээд хүмүүс чинь тэгээд одоо очиж үзэхээс ч ирэхмээр газар юм шиг санагдаж явах чинь нөгөө Тайландчууд болохоор хүүхдээ аваад үзүүлдэг гэж байгаа байхгүй. Тийм тэгэхээр одоо багаас нь тийм буян нүглийн там деважингийн одоо тиймэрхүү үзэл хандлагыг суулгах тийм үү мэдрэмжийг суулгах тийм үү нэг тиймэрхүү хандлага байдаг юм шиг байна. Тий, ер нь яг энэ нөгөө ёс суртахууныг нь барих тийм ээ багаас нь төлөвшүүлэх тийм муу зүйл муу үйл хийхгүй ярихгүй байх гэдэг юмыг одоо ингээ бодитоор харуулна гэдэг нь одоо илүү хүүхдүүдэд нөлөөлдөг баг л та. Нэрэл чи ингээд энэ тэнд очиод хов яриад байвал одоо эрдэм номоо сураад байж байгаа хооронд энэ тэнд худал одоо хэрэгтэй хэрэггүй хов яриад суугаад байвал булга зэлгээ хийхээс авахулаа тийм. Хүүхдүүд одоо жишээлбэл одоо хэлбэрхнаар ойлгуулж болж шүү дээ тийм ийм байна гэдэг. Энэ бол үнэхээр сонирхолтой
юм байна. Одоо манай найруулагчаас зургийг нөгж байгаа бүр ингээ хоёр талаас нь төмрөөр өрөмдөж байгаа эмэгтэй хүний тийм одоо ер нь хүн буруу амьдрах юм бол ийм олон төрлийн тамд очиж олно гэсэн бодит төсөөллийг авч байгаа. Тэгэхээр чи хийсэн нүглээс хамаарад ийм тийм тамд очно гэдэг байгаа шүү. Халуун хайснаа нийшээ. Тий. Худлаа ярьснаа нийшээ. Тий одоо балмад самуу амьдрсан нийшээ. Тий хов ярддаг нийшээ гэдэг явж байгаа нь шүү. Тий. Өө тийшээ тэр танайхан тэнд байгаа. Тиймэрхүү их сонин зохиомжтой. Тийм байна. Тэг сэдвчилсэн парк гэхэлэр ер нь дандаа гэгээлэг, гоё байх одоо албагүй ахна шүү дээ. Энэ бол үнэхээр сонирхолтой юм. Одоо манад бол миний санаанд хамгийн түрүүнд энэ Улаанбаатар хотын манай яг энэ төв талбай урд Чойжин ламын сүм үзээ тий. Чойжин ламын сүм үзэн одоо ингээ орохлоор дотоод одоо зураглал чимэглэлээд нар бас яг энэ тамыг санагдуулдаг. Бас яг халуун хүйтэн тамыг харуулсан юм зураг энэ төр байдаг байхгүй. Тэгээ тэн дээр очиод яг нөгөө музейн куратор тайлбарлагч дээр за энэ бол ийм юм учиртай юм гэд ингээд хүүхдүүдэд ярихлаар их сонирхолтой байдаг. Тэрийг бас их сонирхолтой одоо юу гэдгийг төстэй санагдчихэж байна. За яста сонирхолтой байна. За дараагийн парк болохоор Шотланд улсын. Хэдүүлээ одоо Шотландаар аялах нь шүү дээ. Энд болохоор Охторгон оюун ухааны парк гэдэг. Тий. Гоё гааз. Охторгон оюун ухаан. Энэ бол одоо мөнхийн сонирхолтой сэдв шүү дээ. Хүн төрөлхтөн ер нь оюун ухаантай одоо юу гэдгийг бодож сэтгэж эхэлсэн цагаасаа ахуулаад энэ дэлхийн нод гарагстэй тэнгэр энэ юу н хязгаартай юм уу хязгааргүй юм энэ цаанд юу гэдгийг нэтрэгэд ингээд бодож тунгааж эхэлсэн баг. Тэ энийг энэ Чарльз Jenks, Maggie Cheswick гэдэг гэр бүлийн хоёр хүн одоо гэр бүлийн хоёр хүн өөрсдөө энэ парк нээхээр санаагаа гаргаад энэ одоо өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан гинэ. Тэгээ энэ цэцэрлэгт хүрээлэн зочилсон хүмүүс хорвоо ертөнд болон түүнд орших хүний байр суурь ямар хуу болох орчин үеийн шинжилгээ ухаан нь ямар нэг төгс бус ер бусын зүйлийг таних үйл явцын дүнгэж нэг юм жижигхэн шат юм шүү гэдгийг л харуулдаг. Тийм. Охторгуу ертөнцийн дэргэд одоо бидний орших бол өчүүхэн жижиг юм шүү гэдгийг ойлгуулахац ийм гоё одоо сэтвчилсэн одоо цэцэрлэгт хүрээлэн ингээд нэг гэр бүл ингээ хийчих юм. Харин тий. Ямар гоё юм бэ тий. Тийм. Тэгэд харсан чинь нөгөө хар нөхвөлээ наа чинь. Тэгээ нэг утасны онол гэдэг стринг теорийг бас ингээд тэр чинь төгсөлж би зурх хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр бүр ингээд 3D-гээр ингээд юм үзүүлэн маягаар ингээд үзүүлсэн термэр нь бүр амар супер харагдаж байгаа байхгүй. Тий. Хар нөх гэдэг ойлголт бүр их сонин тий. Тэгт чинь тэрийг ингээ бийжүүлээд хүүхдүүдэд за нэг хар нөхийг нэг иймэрхүү ойлгож болох юм аа. Орон зай мөрөөлтийн тэр бүр яг харагдчихлаа шүү дээ. Үнэхээр гоё юм аа. Ер нь ингээд би бас ер нь нэвтрүүлгүүд дээр хэлэх боломж олдвол яадаг. Одоо энэ манай бизнесийн салбарын одоо мундгууд тий залуучуудаа одоо танин мэдгүй юм гоё мэдлэг олгосон ийм гоё төслүүд дээр ингээ зоригтой гоё хөрөнгө оруулдаг байх юм бол нэгдүгээр хүүхэд залуучууд ч очиод шинжилгээ ухаанд илүү дуртай болоод байна тий илүү ингээд сонирхолтой болж байна. Хоёрдугаарт бас эн чинь жуулчдад үзүүлэх юм байгаа тийм. Яг зөв. Тий. Ингээ маш олон талын юм юутай байгаа. Гэтэл одоо энэ Чарльз Jenks болон Maggie Cheswick гэдэг гэр бүлийн хоёр төслөө санаачлал хийгээл тэгэл залуучууд нь ч хийх юмтай, үзэх юмтай тэгээ бүрэн шинжилгээ ухаанд илүү дурлж нэмхэн жуулчид ирээд мөнгө цагаа хүрээд байна. Энэ чинь маш их үнцэн шүү дээ. Энэ дээр бас нэг онцлог нөгөө юу байгаа шүү дээ. Энд чинь нөгөө нэг шинжлэх ухааны парк байвал тэр чинь бол нөгөө очихын тулд нэг ямар нэгэн арга хэмжээ ч юм эсвэл үзэр үйлчлэгээ талаасаа болчиход байдаг. Энэ чинь болохоор нөгөө юу шүү дээ. Цэцэрлэг түрээлэн учраас хүмүүс зүгээр л очиод тэнд ингээл байгаал, зугаалал, амраал тэгэл байж иж болно гэдэг утгаараа илүү гоё чөлөөтэй тий. Тийм. Тэгээ энэ паркийг бол хүний гараар бүтсэн хамгийн гайхамшигтай үзэсгэлэнт газруудын нэгээр бүр аль биесээр нэрлэдэг. Гоё яагаад? Тийм ээ. За хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулна. За манай бидний мэдэхгүй дэлхийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоон ирээдүйн төлөө зохистой хэрэглээ хариуцлагатай аяллаа хэмжээг дэмжигч Avandra компани оролцож байна. За Avandra компани бүтээгдэхүүний шин загварууд нь EcoFlow River 3+ хөнгөн авсархан хүчрэхэг аялагчид зориулсан Eco Delta 3 манай хөдөө орон нутагт зориулагдсан жижигрүүлсэн Delta ба хүчин чадал өндөр авсаархан нарны панелаар ваттаас хамаарч хурдан цэнэглэгдэнэ.
За ийм гой бүтээгдэхүүнүүд гарч байгаа мэн. Одоо тэгээд нэг нарны панелаар ингээд хөдөө орон нутагт явж тэгж хөдөө орон нутагт аялж явахдаа эрчим хүчээ шийтгэхээс гадна за манай нэг саяны одоо цахилгаан станцаар гарсан харамсалтай ослоос болоод одоо бас эрхжил Улаанбаатарын эрчим хүчний одоо тог цахилгаан юу болох нь бас хэрэгэлзээтэй болчихлоо шүү дээ. Тийм болохоор одоо бүрэн шийддэг юм аа гэхэд ядаж ингэж хэсэглээд нарны одоо панелаар эрчим хүчээ шийдэжээвэл бас хэрэг болох байхаа гэж бодож ин. Тэгэхээр та бүхэн үзэгч сонсогчд маань одоо нарны хавтангаар цахилгаан эрчим хүчээ шийдэхийг хүсвэл Авандраа компани хамтараа гэж зөвлөж байна. Тэдний хамгийн гоё нь энэ жижигхэн будаа агшаагчны хэлбэр хэмжээтэй гэдэг байгаа байхгүй юу? Машин зай эзлээд байхгүй. Тэгээ энэ тэнд очиж дараагуурал биш байх нь шүү дээ. Тийм жижигхэн хөөрхөн улам л жижигхэн болгоо эдний нөгөө улам хөөрхөн жижигхэн бол тэгсээр нэг хүчин чадал лагуулаад байгаа. Тэгээд хуучин нэг иймэрхүү төхөөрөмжүүд нэг газар ачаал цэнэглээл хүлээд сууж байгаа. Тэгээд нэг юм дүүрхийн хүлээгээ. Тэгээд очиод нэг хөдөлгөөн гिचээдсэн бол энд бол нөгөө нарны зай хураагуур нь бослоо. Тэгээл ингээл өөрөө л ингээд цэнгээ аваа байж. Тэгээл дуртай одоо хэрэглээгээ аваа явчихдгаар энэ бол нөгөө манай Монгол өөрөө эн чинь нөгөө Монгол эх орноор аялж байгаа дотоод болон гадаадын жуулчдад одоо тогтоож жуулчны баазын хүрэлцээ эднэр туйлын баг шүү дээ. Манай нийт ор хоног эднэр их бага байхгүй. Тий. Одоо энэ усын 100 жил болох гээд ингээл тэгж штэ. Тэгэхэд чинь усад тэнд байгаа бүх буудлууд нь жуулчны бааз дүүрсэн. Одоо тэгээ хүмүүсийн тогтохтой бай. Одоо тий нэг нойлтой газар орё ихлээр ингээд кемпинг хийхээс аргагүй болчих тий. Тэгэхээр чинь яг энийг аваад гой майхандаа 5 тухтай байх гэдэг. Одоо үйлчлэгчнүүдийн нөгөө төрлийг олон янз болгож байгаа. Учираас Авандраа компанийн би бол их тийм талархалтай хандж байна. Хамгийн аглаг хээр газар цахилгаантай байна гэдэг чи ямар гоё вэ тий. Тийм хамгийн л тансаглал тэр шүү дээ. Тийм уулын орой тэр мөнх цэвдгийн ороод цахилгаантай байна гэдэг чи ямар гоё вэ тий. За Авандраа компани дээр баярлаа. За дараагийнх нь болохоор 6 дугаарт нь болохоор Америк нэгдсэн улсад байдаг авгаа бүтээгчийн парк гэж байгаа. За энэ болохоор зохиомж талаас нь харахад Христийн шашны бурхан дэлхийг бүтээсэн одоо нэг creationist гэдэг онол байдаг шүү дээ. Одоо бурхан 6 хоногийн дотор эхлээд гэрэл байг гэж тушаа эхэлдэг шүү дээ. За тэр нь Чарльз Дарвины хувьслын онолыг бүтээсэнтэй зөрчилдөх албагүй гэх маягаар тийм зохиомжтой. Өөрөөр хэлбэл нөгөө динозаврын тэр явж идэг. Тэгээ нөгөө эн чинь нөгөө нэг юуны ертөнцийн үүслийн зохиомжтой гэхэлэр нөгөө нэг юу аахгүй Ноагийн авдар тий. Тэгээд яг энэ Ноагийн авдрыг Библийн судар тодорхойлсон хэмжээгээр нь байгуулсан гэж байгаа. Одоо урт өргөн дээр нь одоо хэмжээ дотроо хідэн тасалгаатай байдаг чинь тий. Тэр чинь одоо бүхэл дэлхийн бүх амьтдыг хос хосоор нь багтаахын тулд айхтар том юм байсан байж таараа. Тэгэхээр Библи дээр бүр юм тодорхой хэмжээстэй байдаг юм байна тий. Одоо тий энэ нөгөө нэг эхлэлийн тий Book of Genesis гэх тэн дээр нэг заасан байдаг юм шиг байл. Тэр яг тэр хэмжээгээр нь байгуулсан. Амар сүртэй том юм харагдчихлээ тэр. Тэгээд дотроо одоо болохоор чинь дотроо нэг янз бүрийн амтны хүрээлэнтэй тэрэн дотор нь одоо сарлаг, имж, тэмэн хэрүүл гэл ингээд янз бүрийн яг нөгөө Библиэд гардаг тэр амтд нь гол зүйлүүдийн төлөөлөгчдийг аваад орох нь шүү дээ Ноа. Тий. Хосоор наваал орчдөг тий. Тийм байна. За тэгээд энэ юу маань парк маань болохоор төрийн санхүүжилтээр шашны бүтээн байгуулалт хийсэн гэсэн нэг жоохон хэл ам гарсан. Одоо тэр чинь нэг шашны янз бүрийн бүх бүтээн байгуулалт төслүүд чинь дандаа нэг юугаар явах хэвээр, хандиваар явах хэвээр. Тэр ч утгаараа татвар авдаггүй шүү дээ шашны байгууллагаас. Тэгтэл нөгөө төрийн байгууллагаас төсвөөс авцсан. Тий, төсвөөс авцсан гэдэг нэг жоохон хэл ам гарсан асуудал байдаг юм байна. Гэтэ энэ бол агуу том зохицолсоор байна. Аврах том юм билээ тий. Тийм би бол төсвөөс мөнгө аваад нэг иймэрхүү хүн очихоос үнэхээр сонирхолтой парк байдаг байхгүй. Ерөөсөө миний өнцөглөө ерөөсөө буруутгаад ах юм халга гэж харж байна. Эргээд чи асар их эдийн засгийн том эргэлт үүсгэж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тий. Ашиг болж ил байгаа юм чи тий. Тий. За дараагийн маш сонирхолтой цэцэрлэг төрөлн болохоор Нидерланд улс. За энд бол би яг биеэр зочилж исэн. За эмэгтэй хүн болгон охин хүүхэд болгон бүр очихыг мөрөөдгөр тийм гоё газар. Юу вэ гэхлээр Keukenhof гэд цэцгийн хүрэл. Tulip гэд алтан зул цэцгийн хүрэл. Яа, үнэн гоё. Очоод үнэхээр нэрээ одоо энэ Нидерланд улсыг нөгөө илэрхийлдэг гоё зүйлүүдийн нэг бол нэг нь
энэ алтан цул цэцэг, нөгөөх нь энэ салхин тэрм шүү дээ. тий. Энэ хоёр нь яг нэг дороо байж байгаа. За тэгэл тэр нөгөө алтан цул цэцгийнх нь энэ олон өнгө цэцэг, нүд булаан. За тэгээ тэрий чинь бүр ингээд эдгээр чинь Амстердамчууд ер нь бол дэлхийд дээр байгаа бас л эднийх чинь жижигхэн газар нутагт болсон шүү дээ, тий. Тэгсэн хэрнээ энэ дэлхийн дайтай бодлого дандаа явж ирсэн. Дэлхийн одоо маш санаанд оромгүй гоёго эдийн засаг дээр нөгөө маркет шеэр эзэлнэ гэдэг шүү дээ. Зах зээлийн эзэлж байгаа хувьд нь маш их. Тэгээд энэ дэлхий дээр энэ алтан цул цэцгийн тарилтаараа энэ цэцгийн нөгөө гадагшаа гаргаж байгаа экспортын хэмжээгээр бүр ингээд бүр үнэхээр бахархмаар тоо хэлээ гэж хэлдэг. Жижигхэн газар нутагт болсон шүү дээ. Үндэснийх нь онцлог болтолтой гэж ихээр тарилж яадаг шүү дээ. Энд маш гоё нэртэй байгаа тий. За тэгээд энэ цэцгийн талбайд алтан цул цэцэг урагдаараа дэлхийд дахинд маш алдартай. За эндхийн 32 гектар талбайд алтан цул цэцгийн 100 гаруйлын төрөл нь ургаа байждаг гинэ. 100 гаруй төрлийн алтан цул гэхлээр л одоо нэг л одоо хэвдээ биш ахна шүү дээ. Дороо жоохон өөр зүйлүүд байдаг байна. Тэгээ 100 гаруй төрөл зүйлийн тийм юу н ордог гинэ. За тэгээд алтан цул цэцгээс гадна голт борын цэцэг, цахирмаа, сарнаа, нийл ягаан цэцэг энтергээд төрөл бүрийн гоё цэцэгс цэцэгтэй ботнууд ингээд нэг дор орхицсан байж байдаг. За тэгээд хаврын улирал бүрийн цэцэрлэг төрөл 800 гаруй мянган жуулчин ирж яадаг. Одоо манай зөвхөн хаврын улиралтаа штэ зөвхөн энэ цэцгийн талбайд штэ. Одоо манай Монгол улс чинь сая нэг олон жил сая жуулчин авъя гэж ярьж байгаад одоо л нэг сая жуулчныхаа босыг давах гэдэг нэг гэж байгаа штэ. Энэ Амстердам улсаас ч манайх ч бараг 40 дахин илүү асар том газар нутагтай. Асар их одоо боломжтой түүхийн нэтэрээ соёлын юм гоё ялгарл сайтай ярины одоо тиймэрхүү дайны жуулч авдаг. Гэтэл энэ улсын жижигхэн улсын нэг ийм цэцгийн тариалал ингээд жилдээ 800 гаруй мянган жуулч авч ийн гэдэг чинь үнэхээр бахархмаар таахгүй. Яхарахгүй цэцгийн их өөр юм а тий. Харин тийм. За тэгээд жил бүрийн 4-р сарын сүүлээр ил цэцэрлэгт хүрээлэн цэцгсэн нөгөө сүрт чагсаалыг хийдэг. Бас парада хийдэг байна шүү дээ. Тэгээд энэ Лиса хотын гудамжаар төрөл бүрийн цэцгсээр бүрсэн асар том эндэр цуваа хөдөлтгөө гэж байна. Наа чи бас нөгөө удирдлагын онцлогоос болоод нэг 2 сар орчим нэгддэг энэ төр гэсэн байлоо. Тий одоо цэцгэл юм хойно энэ чинь. Яг эд дийлгэрдэг цагаар нь л тэгээд бусд үед нь тэгэл одоо талбай болчихно шүү дээ. Тий талбай болчих юм байли. За дараагийнх нь 4-р Сингапурт байдаг шуудын парк гэж. За маш олон шуутай, маш олон 400 гаруй зүйлийн шуутай гэж байгаа. За тэгэхээр одоо энэ нөгөө бүх газар орны одоо нөгөө нэг эн чинь нэгэн газар орнд гэх чинь баг өчнөө төрөл зүйлийн шууд байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн тэднэрээ бүрдүүлээд тахгүй аль болох олон газар орны олон өөр амьсгалын дэлхийн өнцөг болон бүрээс тийм олон газар амьдардаг тийм зүйлийн шуудыг авчирч 400 гаруй зүйлийн шуудаар бүрдүүлсэн тийм шуудын парк байдаг гэж байна. Тэгээд за Африк зохиомжтой Ньюнвэ ой гэдэг нэг тийм тасалгаа хэсэг байдаг гэж байна. Аз зохиомжтой Куок жигүүр гэж байдаг гэж байна. За утсын шувуунд зориулсан Ocean Network Express гэдэг байдаг гэж байна. За Өмнөд Америкийн халуун чиглэг нутгийн зохиомжтой Hong Leong Foundation гэдэг. За энэ одоо нэг ивент тэгч энэ улсуудаар нас нэрлээд байдаг байх л та тийм. За Амазоны эрдэнэ гэхлээр ч нэг Амазоны баахан шувуунууд байгаа шүү дээ. Энэ Өмнөд Америкийн тэр Амазоны юуны biodiversity бол бүр амар онцгой тийм. Одоо ихэнх нь нэгдэг байгаа гэж яриад байгаа шүү дээ. Biodiversity species нь бол нууц хэврэл байгаа гэдэг байна шүү дээ. Тийм бүр хүү баг талд нь ч хүрээгүй нэг тийм амьтдын төрөл зүйлийн нээлтэн тийм. Загас махснууд нь бүр аимшигтэй байдаг шнэ пирания бүр амар шүдмөдтэй үзэрлэг юм нэ. Чи одоо амьдрахын төлөө нөгөө нэг ясараад тэмцсээр хагаад бүр амар хөгжчихсэн тий. Эволюцийнх нь одоо юу нэ тий. Тэрнээс чи нэг хэсгийг аваач нэг евро хойд Америк руу нутагч болсон чинь байхгүй бүх загас идсэн гэсэн. Харь зүйл ер нь эвгүй. Тий, ер нь эвгүй тий. За Амазоны эрдэнэ гэдэг нэг тийм тасалгаа байдаг гэж. Зүүн Өмнөд Азийн ховордсон зүйлсээр бүрдүүлсэн одоо нөгөө нэг устж үг болох аюулт орсон тийм шуудыг цуглуулад за тийм шуудаар бүрдсэн ойн аялал гэдэг нэртэй Song of the Forest гэдэг нэртэй тийм тасалгаа гаргасан гэж байна. За тэгээд
одоо нөгөө шоу bird watching гэдэг хүмүүс хийдэг шүү дээ. Ингээл нэг дурантай хүмүүс ингээл явал шоу мөг үзэл явж идэг. Тийм хүмүүс юм уу? Тийм хоббитэй хүмүүс юм бол диваж махна шүү дээ. Тийм байна. Тий, бас их сонирхолтой. Тийм байна. Энэ Сингапур маань бас л ийм газар нутаг жижигтэй тий. Одоо энэ хүмүүс энэ одоо түрүүний жишээн дээр гарсан Нидерланд улс мөн л энэ газар нутаг багтаа ийм хүмүүс чинь баялаг газар дорн баялаг гэдэг юм байхгүй. Тэгэхээр ийм хүмүүс маань яг л одоо юу гэдгийг толгоогоо илүү ажилуулад. Харин тий. Юу бид нар бүтээгээд яаж энэчнээс мөнгө олж болох вэ? Яаж бид нар ард түмнээ хийх ажилдаа олох орлоготой дээр нэмээд хөгжих, мэдэх, боловсрох боломжтой болгож болох вэ гэдгийг бодож байгаа л хийж. Тийм, шаал өөрсөтгөхгүйтэй байгаа баялаг дээрээ зодтолж ноцолж ирсний оронд одоо энэ жижигхэн газар дээр хитүүлээ яаж амьдрах вэ, хөгжих вэ гэдгийг ярьж штэ тий. Тэгэхээр бас гайхалтай. Сингапур бол үнэхээр гайхалтай. Бас түүх мөхөн ч гэсэн үнэхээр супер тий. Ийм гоё парк байдаг бахнэ Сингапурт. Одоо манайхан бол Сингапур л их явцгадаг. Ихэнх нь бас үдцсэн байдаг гэж магадгүй те. За дараагийн маш сонирхолтой цэцэрлэг төрүүлэн гэсэн чинь одоочдын хамт ус гэж байдаг. Хятадд. Тий. За ил байгууламжийг одоочдын хаант ус гэж буюу улсын тосгон гэж нэрлэдэг гинэ. Паркын нутаг дэвсгэр дээр жинхэнэ одоо хүмүүс амьдардаг. Яг ингээд жинхэнэ одоочдыг ингээд маш олноор нь цогцлуулад тэнд өөр ингэсэн сургуультай, эмнэлэгтэй, дэлгүүр нэтэр ерөөсөө л яг ийм жижигрүүлсэн ертөнц бий болгоцсон байдаг гинэ. За тэгээд өөрсдийн энэ тосгоноо хүрээлэн мэт болгож хөгжүүлсээр байгаад өөрсдийн зорийн эрсээ тусгаалаа ол бие ёслолын тусгай ёслолын хувцастай болсон төдийгүй хүссэн хүн бүрийг гэрээрээ дагуулсан явж амьдрал ахуйгаа сонирхуулдаг юм уламжлаасан гинэ. За тэдний амьдрдаг гэр нь бүгд мод болон мөөг хэлбэртэй. Үлгэрийн ертөнц шиг юм шүү дээ. Тэгээд паркийн бүхий л үйлчлэгийг оршин суугчид дангаараа үзүүлдэг тул гадны оролцоог өгж ойлгож байна гинэ. За тэгээд цэцэрлэг төрөлн гэдэг нь нийтийн олон нийтийн оюуны болон биеийн алжаалыг тайлж цэнгэн хөгжүүлэх, танин мэдүүлэх зорилго бүхий нийгмийн хариуцлага бүхий байгууллагын нэг салбар гэж үздэг. За гэтэл жирийн бус хөгжилтэй төрсөн эдгээр хүмүүсийг ил ер бусын парк нь олон нийтэд зориулагдсан төв болж чадах хэсэгтэр эргэлзээтэй бас байдаг. Яг нөгөө тал дээр үнцэг гарч ирд юм байна. Эдгээр маань бол анх ингээд яг нэг одоочод өөрсдөө нэг дор цуглараад амьдраад байж атал тэрийг ингээд нөгөө хүмүүс зорж ирээд ахаар нь илүү гоё байшин машина бүр яг мөг зөг хэлбэрт болоод илүү хөгжүүлээ байж атал нөгөө талаас ийм хөөрхий бас арай биднээс арай өөр төрцөн хүмүүсийг ингээд нэг юм үзүүлэн болголоо гэдэг бас нэг юм тэг хүний эрхийн одоо арай өөр үнцэг гарч ирдэг бас юм байдаг. Америкт нөгөө хуучны фрик циркус гэж байдаг байсан шүү дээ. Тэрийн шиг юм хийлээ гэж шөмжилж байгаа юм шүү дээ. Тий. Бас байж болох л үнцэг те. Энэ хүмүүс ч яг нэг ийм болж төрийг сонгоог байгаа шүү дээ. Гэтэл яг нэг ийм одоо их муугаагаар харах юм бол эн чинь яг зоо парк амтчих болсон байгаа тий. Тийм нэг үнцэг бас байна тий. Байгаад шүү дээ. Гэтэ бас тэр хүмүүс өөрсдөө нэгдүгээр дургуутж чинь үгүй юу. Тэгээд өөрсдийнх нь амжигаа бас сайн байчих юм бол болоо шүү дээ. Одоо энэ хүмүүс ингээд гадуур ажил төрөл хийгээд явах гэхээр төдөлөө ажил олох ч юм уу тий. Жолоо барихаас ихсүүл илүү асуудал шүү дээ. Тэгээд бас нөгөө өөр одоо жирийн хүмүүсийн дунд орох дээр дандаа нөгөө хэмжээний өөрчлөлт гараад идэг учраас ингээд сайхан кофег авчдаг газар дээр энэ хүмүүст бол өөр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө өөрийнх нь нуруунд нь таарсан орчиндөө өөрөө тавдах тийм бүх юм жижигхэн намхан тий. Тэгээд амьдарч байгаа орчны хүмүүст үзүүлээд мөнгө олоод байх юм бол нөгөө талдаа энэ хүмүүс илүү таатай байдаг ч юм билээ тий. Тэгэхээр юм олон янзын юм өнцгүүд бас гарч ирдэг байна. Хар хүний өмнөөс шар хүн гэж нэг хитэн нэг илүү хөхтэй хүмүүс жоохон хаагаад тийм яриа явж идэг шүү дээ. Байх юм да гэж. Тий. Өөрөөсөө гомдол гаргаж ивэл тэр чинь бас дахиад өөр хэрэг шүү дээ тий. За бас сонирхолтой юм байна. За хоёрдугаарт нь одоо 2 зөв. Тий 2. Японы шатрын парк гэж байдаг гинэ. За энэ газар болохоор одоо явган хүний зам, сандал ширээ, хүүхдийн тоглоомын талбай гэдэг бүгдийг нөгөө шатрын нөгөө шатрын хөлөөр харцааг шатрын хөлөөр хийцэн байдаг. Тэгээд тэн дээр очиод оверсайзд гэж байгаа. Тэгээд очиод ингээд нэлийн том юунууд байж идэг. Тэгэхээр нэг жижигхэн хүүхдүүд ингээд өөрсдөө шатар болооч зогсоод тоглох боломжтой гэж байгаа юм. Тийм шүү дээ. Чи очих юм бол би одоо өөр ингээд шатрын хүн шиг мэдрэмж төрөх нь шүү дээ. Та бол нэг тэмээ хавцаа болох. Би нэг тэрэг юм уу морилох нь.
Хүүхдүүд аваад очих нь бүгдийг хүү болгоод тэгээ тоглож болох нь шүү дээ. За тэгээд энэ болохоор хэрэглэхээ бойлсон усан зогсоол байсны 9 хоногийн дотор ингэж тохижуулаад маш бага зардал гаргасан гэж. Тийм. Оо ямар гоё тий. Тийм. Тэгэд эн чин гол нь нөгөө нэг санаа нь үнэхээр супер учраас тийм амар мега төсөл хэрэггүй гоос тийм иймэрхүү гоё санаа гаргаад гоё юм хийгээл. Тэгэл тэрийг гол нь гоё тэр нь гоё оригинал. Тэгээд дэлхийд дахин сурчлаад хүмүүсийг татж чадчих юм бол энэ бол хэдэн 100 хэдэн мянга дахин илүү хурлага болж байгаа шүү дээ тийм. Анх тэр зарцуулсан мөнгнөөсөө тийм. Тийм. Орлого болохоос гадна хүүхдүүдийг бас энэ битүү орчинд хөдөлгөөн багтаа ямар нэг дэлгэц хараад суух. Одоо бид нар чинь манай Монгол хүүхдүүдийн нийтлэг дүр зураг юм байдаг байхгүй. Гараад хүрх хийсэн яах юм. Тийм. Очоод бөө аюул. Бөө аюул. Тэрний оронд ийм гоё одоо ийм сэдэвчилсэн паркууд ингээ олон байх юм бол тэр чинь мэдээж нэг юм тодорхой хэмжээний одоо аюулгүй байдлыг хангацсан орчин бүрдүүлээ өгчих юм бол айл болгонд нэг ийм дэлгэц хараас ямар нэг дэлгэц зурагт компьютер одоо таблет iPad юу гэдгийг тийм ямар нэг дэлгэц хараад суухгүй ингээ хөдлөөд хоорондоо амьд харилцаа үүсгэж тийм чи нөгөө усан зохисол байсан гэж байгаа юм чи заадгаа агаартай хөдөлгөөнтэй зургтын өмнө сууж байгаа хөдлөхгүй шүү. Тийм. Тэгэл дагаад бүр энэ нөгөө маш олон төрлийн болчингоо суларч юм тий тэгээд ингээд тэгээ шатар тоглолчих. Тэгээд амьд харилцаа байна. Тэгэл ийм гоё паркуудыг ингээд олноор бий болохгүй сайхан цаг ирж байгаа хаа. Ирэх баха гэж бодчих тий. За хоёлаа дараагийн хамтран ажиллагчаа танилцуулаад. За Join Me-гээр монголчуудыг дэлхийгээр аялуулах Join Me-гээр юу байна да? За манай Join Me дээр нэг гоё онцлог бүтээгдэхүүн орж ирсэн. Тэр нь Хинтээ аймагт байрлах Гүний саамын суулал. Гоё. Хинтээ аймаг гэдэг чи одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Эзэн Чингис хааны нутаг байгаад байна. Яа. Шууд ингээл гашаа өргөл амтгч шүү дээ. Ер нь монголчууд яагаад зундаа энэ айраг цагаагаа хэрэглээд тий? Ер нь мах бусад одоо бид нар ингээ өдөр алга идээд байгаа энэ хэрэглээг зогсоочдөг гэсэн юм бэ гэдэг нь маш их учир утгатай. Саам гэдэг нь өөрөө тэр чигээрээ одоо уураг, амин дэм бүх юм байгаад байгаа байхгүй. Ашигтай бактери. Ашигтай бактери. Ерөөсө манай энэ гадны эрдэмтэд чинь бидний ахуйг судалж үзээд энэ монголчуудын бактери гэдэг имийг бүр амьдрал ахуйдаа ямар мундаг ашиглаж ирсэн бэ тий. Тэр яг тэр орчинд л очиод тэр гоё бактерийг авчиж байгаа байхгүй. Тэгэд ер нь энэ саам ч өөрөө дархлаа дэмжиж байна. За тэр нөгөө гидсний орчин ингээд ашигтай бактерийг гоё зохицуулаад өгнө шүү дээ. Тэгээд дагаад хоол босруулалт нь сайжирж байна. Архаг өвчний энэ одоо яаж юм тэр байтугай залуучуулах болчихлоо гэдэг. Оо зүг. Тий. За тэгээд энэ гүний саамаар эмчлэхээс гадна яг нөгөө Хинтээ аймгийн уламжлалт бүр ангаа ухааны эмч нар нь төрөл бүрийн физик эмчилгээнүүдийг бас давхар хийгээ өгч. За тэр искра шарлага одоо зэрэг энэ янз бүрийн гоё нэг аппаратуудаар хийдэг энэ нөгөө уламжлалтын физик эмчилгээнүүдийг хийгээ өгч. За дээр нэмээд бас аршаа усны эмчилгээ. Үнэн гоё. За тэр аршаа усны эмчилгээн дээр нэмэх нь нөгөө айргаас гадна 100 цаг байна да нэг хүүхэд настан гойд нэг шар суунд орно гэж нэг гоё юм байна да. Харин гоё агааз. Одоо бол хотын бид нар чинь шар суу гэдгийг маш сайн мэдээд байгаа авчиг тэр болгон тэр их сүүгийг ч аваад шар сууг нь ялгаж аваад хүүхдүүдэд оруулаад ингэж яг үнийг хэлэхэд би бол жишээлбэл амжихгүй байгаа. Ажил гэж үсэрэтэл те. За тэгээд нөгөө шавар ваананд оруулаад шар суунд оруулах энэ гэдэг гоё үйлчилгээнүүдтэй. За тэгээд нөгөө эмнэлгийн яг тэр хүний биед одоо зохистой тэр гоё хоол орно яг эмнэлгийн одоо сувирлын тоогооч нар хоолыг хийж өгнө. За тэгээд хамгийн гоё хэсэг нь бол мэдээж тэр гоё түүхэн одоо газар хотоос 500 км-ийн зайд очиж байгаа. Энд чинь нөгөө Батнаруу суманд байгаа байхгүй юу? Тэгээд тэнд нөгөө эрүүл мэнд дасгалт хөдөлгөөн хүсэх юм бол тэр гоё ойрхон галхалт морь унах тий. За тэгээд ээж аав нь өөрсдөө хүсэх юм бол тэр унаг туултаа ноцолтоос ахуулаад ийм гоё эрүүл орчинд хийж болж байгаа. За тэгээд барай массаж илгийг хийх өгч. За тэгээд бид нар нөгөө сүүлийн үед маш их яригадаад байгаа нөгөө андлын өв шүү. За тэр чинь хажууханд нь байна. Тэрийг хийж байгаа тийм. Ийм гоё одоо үйлчилгээ манай дээр орж ирчээд манайхаа энийг маш их асуугаад байгаа шүү. Тэгэхээр энэ Хинтээ аймагт байрлах, Батноров суманд байрлах Талын түмэн адуу гэдэг кемп дээр очиод саамны эмчилгээ,
одоо тэр саяны уламжлалт бүх хэмжлэгээнүүдийг аваад хүүхдэд тэр түүхэн газруудыг үзүүлээд замдаа тэр бэрхий уурхаа гэдэг юм чи үзэж байна. Амтлын өшөөг үзэж байна. Ийм гоё үйлчлэгээ бас ороод ирсэн байгаа. Тэгэхээр манайхан 77 44 39 гээд уцаар лавлахаас гадна яг энэ join me цэгийн гээд манай пэйж болоод сайт руу орох юм бол гоё дэлгэрэнгүй мэдээлэл авах байгаа шүү. Энэ стокээс дүүрэх юм байна. Харин үнэхээр эрэлттэй. Тий. Бүгд л асууад харшилтаа он явж болох уу, тэгж болох уу, ингэж болох уу гэл ингээл бүгд л асуугаал ингээ. Үнэхээр монголчууд бид нар чинь нэг юм буцаал нөгөө нэг хэсэг ингээ бид нар ингээ соёлоос их холтлоо шүү дээ. Одоо эргээд бидний соёл чи ерөөсөө л бидний гол тулах цэг байсан юм шүү дээ. Харин тийм шүү дээ. Буцаал одоо яг авах одоо язгуурлууга буцаж байгаа байхгүй тий. Хин түргэн буцсан л хожиж шүү ер нь бол. Ирүүл одоо ингээл ялангуяа төрөлхөөсөө хоттой амьдэрс хүүхдүүд тоглолт их харшлын уурхаа болж шүү дээ. Нөгөө Монгол тагголч Улаанбаатарт. Нэлхаасаа эхлэл тэр чинь нөгөө нэг өтөг бууц янз бүрийн хөдөөний ургамал тэр ургамлын тоосмос тэр бүх юмыг ерөөсөө авч өсөөг болохоор тэгэл гарангуутал бүр хамаг харшлын хөдлөл айгүй өөр хөдөлтэй байгаа байхгүй. Тэр сайхан юм мэдэрч чадахгүй тий. Тийм байх чи тэгэл одоо багаас одоо нэгэнтээ өөрсдөө тийм харшилтай болцсон бол ядаж хүүхдүүдтэй багаас нэг тийм бактерижуулах гэх юм уу. Тэгээ тиймэрхүү байдлаар явуулмаар шүү дээ. Од мөндрөөрөө бүгдээр нэг явах юмсан тийм. Намаршаад хэдүүлээ явна. Намаршаад явуулаас гоё л энэ. За, join me цэгийн маш их баярлаа. За манай нөгөө хачирхалтай 10 хүрээлэнгийн нэгдүгээр хамгийн сүүлийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн байна. Энэ бол Солонгос улсад байдаг. За Солонгос улсын хайрын цэцэрлэгт хүрээлэн. Nice. За монголчууд бол маш ихээр очих дуртай. Ер нь их олон монголчууд очиж жээжүүд байдаг. Жээжүүд байдаг. За тийм болохоор нөгөө их олон Монголын Солонгосын жээжүүд очисон байдаг шүү дээ. Энд чинь нөгөө жангум энтер гэл нөгөө киноноос ахуулаад энэ жээжүүч өөрөө монголчууд их тийм дурлж очдаг газар байгаа. За тэнд нь бол юм хайрын цэцэрлэгт хүрээлэн байна. За Солонгос хосуудын бал сараа өнгөрөөдөг газар болоо зогсохгүй олон орны жуулчдын очих дуртай газрын нэг болсон. За 2002 он Сөүлийн Хонгик их сургуулийг төгсөгчөд тус арлын хайрын цэцэрлэгт хүрээлэн эротик хөшөө бүтээж 2004 оны 11 сарын 16-нд нээлттэй ижгэлсэн гинэ. Тэгэхээр энэ нөгөө маш гоё юм хайрын сэтвтэй романтик юм гоё хөшөөнүүд байхаас гадна бас бүр юм одоо юу гэмдэ энд хүүхэд орж болдог. Яг бол маш юм том хүний 1.18 юм биш үү? Бүр маш тийм сэтвтэй. Романтик гэхээс илүү эротик юм биш үү? Ер нь тийм байна. Тэгэхээр тэнд очиж үзсэн томчул бас юм сурж болох юм тийм. ТV байж байна. Энэ маань ингээд нөгөө бас нилээ ийм ил задгаа гэх юм уу тийм санаанд оронгүй юм хийцэлтэй хөшөөнүүд байдаг учраас энэ жигсаалтын номер 1-ийг авчиад байгаа юм шүү. За бас их сонирхолтой байна. За энэ дээр нэг одоо нэг жагсаалт гаргахлаар чи нэг honorable mention буюу одоо нэг хүндэтгэн дурдах гэдэг нэг бас нэг нэмэлт нэг юм дурддаг шүү дээ тий. Тэн дээр би нэг юм нэг энэ цэцэрлэгт хүрээлэн биш. Гэхдээ нэг зохиомжт парк гэж байгаа хүрээлэн гэж байгаа. Нэг оруулмаар санагдаа. Би бас өөрөө их очиж үзмээр санагдсан. Сэдвчилсэн парк юм уу тий? Тий, сэдвчилсэн парк тий. Нэг тийм газрыг очиж үзмээр санагдсан нэг тийм газраа оруулъя гэж бодсон. За Литвания гэдэг улс байгаа шүү дээ. Литва улсад байдаг зөвлөлт зохиомжтой парк гэж байгаа. За. Очлоо. Тэгэл очингууд нь шууд хамаг юм хурааж аваад тэгэл нөгөө нэг юм хоригдлын нэг хөвөнтэй хөрмөрм байдаг штэ. Тийм өмсгч. Тэгэл нөгөө харуулууд нь загнаал жагсаа тэгэл нөгөө хүмүүсч ороолал нэг өрөөндөө оруулна КГБ-гийн байцаалт авдаг гэсэн нэг амар гэрэлмэл тусаж яалдаг. Тэгэл байцаалт аваад 2 цаг маа ингээл байцаагаал тэгдэг гэж байгаа байхгүй. Тэгэл нөгөө гараал нөгөө хүмүүсч хашаанд гаргаал тэгэнгүүт хашааг ингээд нөгөө өргөстэй торон дээгүүрээ юм хамгаалттай тийм хашаатай. Тэгэл дээгүүр нь буутаа харуулж зогссон ингээл нааш цааш яваал. Тэгэл тийм амар өндөр тийм харуулын цамхан мамхтай тийм газар үйдэг гэж байгаа юм. Тэгэл нөгөө хүмүүс нь болохоор зарим нөгөө очисон хүмүүс нэг настаа хүмүүсийг сонирхоод очихлаарэ нөгөө хуучны юм сэтрээс энэ бүр хитрхи амар бодиттой байна гэд тэгээ ухаалдсан барьсан нэмлэгийн тусламж авсан тийм тохиолдол гардаг гэж байгаа юм. Тэгэхээр энэ
одоо энэ хүрээлэнгийн ажилчид нь бүр мэрэгчсэн тийм Тий. хүнийг бүр ингээд бүр яг жинкнээсээ дарамт автал нь бүр тийм юм одоо үзүүлэг зөвлөлтийн тэр захиргаатал тэр хавчлага ямар амар байсан бэ гэдгийг одоо сургамж өгөх тийм мэдл сонирхсан хүнд нь таниулах үзүүлэх тийм зорилготой тийм зохиомжтой юу юм бэ? Оросын одоо коммунизмын үеийн одоо шорнорхуу тийм юм төсөлдсөн юм байна тий. Одоо хошоорон хорхлаа гулаг гал байсан шүү дээ. Тэр мэр ер нь ямар хүнд хэцүү байсан бэ харагч байсан. Гэхдээ мэдээж энэ болвол 10% нь 20% нь ч хүрэхгүй л баг. Яг жинхэнэ бодит байдлын. Тэр үсрээл гараад загнан дэвэл хамаагүй гар хурж болохгүй шүү дээ. Чи юм очих гээд үдэж байгаа хүнийгтэй түлхэж унгаж болохгүй нь ойлгомжтой тий. Тэгэхээр ямар ч гэсэн нэг одоо нэг өрөөнд оруулчаар нэг амар чанга цагаан олоохор нэг загн зандардаг ч юм нэг тиймэрхүү байдлаар л ер нь хүнд цочроо өгөх тэгж уур амьсгалт нь оруулах одоо нэг immersion гэдэг штэ хүнийг яг тэр нөхцөл байдалд нь автуулах тийм зохиомжтой нэг тийм парк байт юм байна. За тэгээд тэрнээс ингээ гарахлаар гэрчлэгээ олгодог. За ингээд манай паркийг одоо зохион сэдвчилсэн паркийг амжилттай даван гарсан гэдэг гэрчлэгээ өгдөг. Тэгээд тэр гэрчлэгээтэй хамт нэг юм Instagram 100 г өгдөг гэж байгаа. Instagram ч бас өвтэй. Зөвлөлт юм чи Instagram өгнө шүү дээ. Яг тийм газараар ороод гарсан хүний мэдрэмж болвол би ямар гоё эрхчлөөтэй дарамтгүй яасан сайхан нийгэмд байгаа гэдгийг илүү мэдэрдэг баг. Тий. Хүн ер нь ийм сонин газруудаар явсныхаа яваад өөртөө юу байгаагаа олж харна гэдэг хамгийн гоё тий. Яг зөв тий. Сая бид нөгөө төвдөр аялчаад ирсэн шүү дээ. За. Тэгээ төвдөд болвол бид нар тэнд мэдээж нөгөө буддын шашны том хийдүүдээр ороод тэнд Монгол төвдийн харилцаа түүх одоо буддизмын талаар маш гоё юм сонсож явж байгаа. Тэр бол мэдээж сайхан байсан. Нөгөө талаараа бид миний их орон ямар гоё гэдгийг бүр илүү мэдчихэж ороод ирсэн. Ягаад гэвэл тэнд төвдийн арт түмэн бол үнэхэрийн туйлын ядарсан туйлын эрхчлөөгүй туйлын дарамтанд залуучуудынхаа нүдний гал цуг гэж байхгүй. Тийм. Сүм хийдүүдийн лам нарыг бүгдийг ингээд ерөнхийдөө тоог нь бүр имжиж ковоттой болгоод туйлын цөөхөн лам мамтай болгоод тэгээд нэг юм эрхчлөөгүй юу ч хийсэн ингээл нэг юм бүлтэлсэн айсан тэгжиж болохгүй юм чимэрж болохгүй гэл нэг юм айсан юм исэн тийм бэл. Тэгээ тийм нөхцөл тийм ингээл төвдүүдтэй ингээд хамтраад ажиллангууд бид нар чинь ямар гоё байсан бэ? Хэдүүлээ энэ тусгаар тогтнол энийг хайрлаад энийг хамгаалахын тулд бид нар юу хийх яах вэ? Бид нар яг юугаа илүү үнцэнтэй гэж бодоод харилж, харамлж, хамгаалж явах ёстой вэ гэдгийг илүү ойлгоод гараад ирсэн. Харин тийм. Тэр шиг энэ шиний ярьж байгаа энэ парк болвол саяны шашны ингээд юугаар харьцуулаад бодсон ч гэсэн манай одоо Нимсан бууга авч байна, Баасан сүрэн лам байна. Тэгэл Нарван чэйтнэр чинь ингээл нэвтрүүлэгт ороод ярилцлага өгөөл подкастт ороод ингээл өчнөө сайхан сургамжаа түгээгээл ингээл явж шүү дээ. Тэгтэл төвдийн лам нар тийм биш. Байхгүй. Бүр ингээ бүгд нэг юм ер нь нэг юм дарлалт орсон тийм байдалтай. Үнэхээр үрдмөр л. Тэгээд бид нар бараг тэгэж оцсон. Төвд чигээр нь харж байгаа. Бараг сүүлийн одоо үе юм болоо да. Ер нь энэс цааш залуучууд насар их нөгөө хот руу сургууль соёлд явж байгаа. Хэд хөгжүүлэн үлдэн. Тэгээд ер нь төвд үндэстэн чинь ингээд уусаад байхгүй болж байгаа юм. Ба шимэгдэж чинь тийм. Байхгүй болж байгаа юм гэж харсан. Тэгэхэд чинь бид нар чинь ингээд бүхэл бүтэн тусгаар тогтнолтой айж имэгээд ахмал хүн өөрөө л хичих хэрэгтэй. Тийм гоё уцаад амьдарч байна да. Харин тийм ээ. Бид нар байгаа юм мэддэггүй байхгүй. Тийм цээж дүрээ амьсгалах. За хотод за асуудал арай өөр тэгтэй өдөө гарахад цээж дүрээ амьсгалах агаартай байна. Тэгэл ингээд явах газар зөндөө байна шүү дээ. Увс одоо энэ жил увсын 100 жил болж байна гэх чинь тийш очих чинь природны набор буюу одоо байгалийн бүх бүслөр байдаг. Тийм газар тэнд очивол бүгдийг үзчихэж болж байна. Тэнд ингээд говь цөл тал хээр ойтхээр мөх цэвдэг гэл бүгдээрээ байж байна. Тэр ингээд үзчих боломжтой байна гэдэг чи бид нар азтай хүмүүс байхгүй. Маш азтай. Азтай бас бололцоотой хүмүүс. Тэрийг ашиглах уугүй юу гэдэг бол дахиад өөр асуудал тийм. Төрийн бодлого зөв байвал тийм. Одоо бид нар ингээд уус явлаа гэхэд замдаа нэг айлаар ингээд ороход тэр айлын эзэгтэй айлын эзэн гарч ирж байхдаа тэр хүмүүсийн нүд тэдний харилцаа бие авч явж байгаа. Үнэн гоё. Тэг чи одоо бид нар ингээд замд ингээд төвд айлуудтай мал туугаа явж байгаа малчтаа бас зүүн бид нар чинь биднэртэй адилхан нүүдэлж байгаа байхгүй юу? Ууг соёл нь. Тэг ингээ харахад нэг юм
Цаанаа бүх юм ингээ буудсан тийм. За тэгээд өнөөдөр маш сонирхолтой сэдвээс цэцэрлэг түрээлэнгүүд бас ингэ сэдвчилсэн цэцэрлэг түрээлэнгүүд их гоё юм байна те. За тэгээд нэвтрүүлэгт хамтран хөтлсөн цом агчтай баярлалаа. Баярлалаа. Та манай нэвтрүүлгийг НТV телевиз болон Одон өндөр радио 83.3 107 хостолгоноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийг хамтран ажиллагчаар ногоон ирээдүйн төлөө зохистой хэрэглээ. Хариуцлагатай аяллыг хэм маягийг дэмжигч Авандра компани оролцсон. За мөн Join Me компани маань оролцлоо. Баярлалаа, баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.